Rapunzel. Nerede de girmiyor. Bir ara. Энийг хар. Энийг хар намайг хар яах вэ? Би үдтэй үд. Зүгээр бичлэг хийж штэ. За. Тарзанаад очиод ирээ да. Тарзанаад очиод ирээ да. Гал усан дундор явж байна одоо. Аим ус сайд.
За тэгээд бид нар бүр үнэхээр гоё зүйл үзсэн. Тэр яг өнөөдөр яа тийм амар хүнтэй байсан нь оройны нарга хэмжээ байсан билээ. Яг ингээд нөгөө ордон дээрээ бүх үлгэрийн бааtruуд бүх Google-ийн кинонууд байдаг шүү дээ. Тэднийгээ бүгдийг ингээд гоё дуутай гамд гаргаж ирээд тэгээ бүгдийг ингээ алдаршуулт юм билээ. Яг энэ үзэгдлийг үзэхийн тулд энэ бүр хэдэн мянган зөвлөсөн байсан бэ. Бид нар бүр гарах гэж бүр хэдэн цаг болсон. Тэгээд нэг гоё юм ингээ өндөр хөгжилтэй орнууд чи ер нь бол метро нь хөгжсөн байдаг болохоор гараа шууд энэ их хүний урсгал чи ерөөсөө шууд үүдээр гараад метрон дээр очисон чи бүгдөө байхгүй болчихсон. Тэгээд суугаал явчихсан юм лээ. Тэгээд ямар ч тийм стресс байхгүй айгүй амар. Тэгээд энэ бол бидний бас хамгийн гоё хүүхэд наснд очисон хоёр ээжээгаа ингээд тэ гайгүй залуухан байгаа дээр нь хүүхэд насаар нь аялуулсан маш гоё дурсамжтай аялал болсон гэж боддог. Тэгээд энэ бичлэг маань 10 жилийн дараа, 20 жилийн дараа, тэ 30 жилийн дараа магадгүй тэрнээс ч олон жилийн дараа ингээд YouTube хуудсан дээр маань байгаа дүүр хүүхдүүд маань тэгээд ач зээмэр маань тэдний хүүхдүүд гэ бүгдөө ингээд гоё үзээд бүгдөө гоё дэлхийн ертөнцөөр аялаарэ бүгдөө хүүхэд наст нь ингээд дурсамжаар дүүрэн өнгөрүүлээрээ аялал гэдэг бодлол ингээд хамгийн том мөн цэнтэй хамгийн том хөрөн оруулалт хамгийн том дурсамж юм шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд ямар ч гэсэн энэ аяллахаа бичлэгийг ингээд үзээд сууж байхад бол үнэхээр сэтгэл хөдлөөд догтлж байна. Тэгээд ирээдүйд өөртөө үзэх тэ бүх хайртай гэрийнхэндээ бүгдэнд нь ингээд маш их хайртай шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд өнөөдөр айгүй хэм сэтгэл догтлсон тэгээд бүх хүмүүстэй талархал илгээсэн юм захидал бичсэн өдрүүд байлаа. Тэгээд энэ бичлэгээ ингээд үзээд YouTube дээр оруулах гад ингээд сууж байгаа нь бол маш том дурсамжийг бүтээж байгаа маа. Миний зүрх сэтгэлээс зөндөө олон агуу зүйлүүд ингээд гарч ирэх тэрүү талгыг ингээд өнөөдрөөс нээж байна. Тэгээд дараагийнхаа зөндөө олон аяллаа бичлэгүүдийг хийх болно. Энэ бол зөвхөн эхлэл байх болно гэж бас хэлэхэд үнэхээр гоё таатай байна. Тэгээд энэ болтол үзсэн бүх хайртай гэрийнхэндээ бүгдэнд нь маш их хайртай шүү. Ээжүүдтэй хайртай шүү. Хүүхдүүдтэй бас хайртай шүү. Ингээд энийг том болоод тэ өр хүүхдүүдэд дагуулад Диснейленди бүх орнуудаар ингээ аялаад үзээрэй гэж бас хэлмээр байна. Өрөмөр байна. Тэгээд гоё дурсамжтай аялал ингээ хүүхдүүдийнхаа жоохныг бас үзэх үнэхээр гоё байна. Миний бүр ингээд энэ өдөр зөндөө их алхаад тэгээд үлсэхгүй л бол ер нь бол ямар ч асуудалгүй л байдаг л та. Тэгээд хүүгээ ч гэсэн том болоод өөрийгөө үзээд хүүхдүүдэд дагуулад явахдаа энэ бичлэгийг дахиад ингээ үргэлжлүүлээд хийгэрээ гэж бас хэлмээр байна. За ингээд бид нар Диснейлендийнхаа яг үүднээ ингээд гараад ер нь бол өнөөдөр ингээд дуусж байгаад шууд буудлын руу очиж амарсан байгаа. Тэгээд дахиад ямар ч гэсэн өөр орных руу ингээд очиод тэр очсон бичлэгүүдээс ингээд YouTube дээр оруулаад хадгалчнаа. Тэгээд заавал олон үзэх албагүй ч гэсэн тэгээд гэрийнхэн маань өөрсдийнхөө дурсамжийг ингээд энд хадгалаад мөнгө олж байгаадаа баяртай байна. Гэдэг юм. All the food together. All the food.
Нэг 23 босоогоор. Чи уухан байхгүй маараа.